Бид нар нэг нэгээ таних авж гин, нэг нь тэгээ найс нөхд болж гин, нэг нэгээ дэмжиж болж гин. Business to business бас харилцаа үүсэж байна. Дээрээс нь бас consumer to business харилцаа үүсэж байна. Биднээс маш их гоё inspiration, маш их гоё дулаан энерги, халуун энерги авч байгаа, маш их мэдээлэл авч байгаа. Гэр бүлийн одоо эрүүл мэндийн сайд, боловсролын сайд, санхүүгийн сайд болчихсон. Энэ бүх мэдээллийг ингээд цогцоор нөхөнд тулд салбарын Монгол эмэгтэйчүүдэд ураад ингээд мэдээлэл солилцсон, networking хийсэн юм амжилттай чуулган болж байна. Эмэгтэй хүн хүчирхэг бол гэр бүл хүчирхэг байдаг. Ээж гэргийн хүн амар амгалан байж гэмээн тухайн айлын гал голомд халуун дулаан байх учиртай. Нийгмийн хамгийн том үнэт баялаг болох гэр бүлийн гол тулгуур нь болж түүнийг түүчээлэн авч яваа бүсгүйчүүдийн оролцоо байр суурь хаанч байсан үн цэнтэй билээ. Ялангуяа хүний нутагт хөлөө олж үр хөвгтөө өсгөн амьдралаа зогслоож байгаа монгол бүсгүйчүүдийн хувьд бие биенээ дэмжих, туршлагаа хуваалцаж хамтдаа хөгжих шиг том хүч үгүй юм. Бие гих үзлээс бид гих хамтын хүч рүү тэмүүлж эвлэлтэн нэгтгэх нь цаг үеийн зайлшгүй шаардлага болоод байна. Яг л энэ л хэрэгцээ сэтгэл зүрхний дуудлагаар Америкийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа 7 бүсгүй нэгдэн энэхүү чуулганыг зохион байгуулах санаачлагыг гаргасан юм. За бидний хувьд бол энэ арга хэмжээг 7-8 эмэгтэйчүүд санаа нийлсэн эмэгтэйчүүд нийлээд зохион байгуулж байгаа. Тэр нь яагаад энэ арга хэмжээ болох болсон бэ гэвэл одоо яг энэ үед одоо яг Америкт амьдарч байгаа, яг энэ цаг хугацаанд амьдарч байгаа бүх эмэгтэйчүүдээ нэгтгэе. Тэгээд энд одоо маш олон төрлийн одоо эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Одоо бизнес хийдэг байна, төрд ажиллаж гин, карьераа хөөгөө явж гин, оюутан байна, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд гээд ингээд маш олон төрлийн эмэгтэйчүүдийг ер нь яагаад хэдүүлээ нэгтгэж болохгүй гэж. Тэгээд энэ үйл ажиллагаа явуулснараа найз нөхд болж гин, бизнесийн партнерыг болж гин, нэгнээсээ зөвлөгөө авч болж гин, арга үр дүннийг маш эргээр бол бид нар бодож байгаа. Хүсэл зорилгоороо нэгдсэн бүсгүйчүүдийн санаачлага ийхүү бодит ажил хэрэг болж Америкийн 10 гаруй мужаас мөн Канад, Монгол улсаас нийт 300 гаруй бүсгүйчүүд Лос Анжелес хотноо хуран чууллаа. Чуулганыг нээж Монгол улсаас Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод суугаа консул Баццэг үг хэлэхдээ энэ чуулган Америк дахь Монгол community-гийн хамрах хүрээ нэгдмэл зохион байгуулалтын хувьд шин жишгийг тогтоосныг онцлоод хүний нутагт Монгол хүний үнэлэмжийг өсгөж үндэснийхээ нэр хүндийг өргөж яваа гол хөдөлгөөгч хүч нь эмэгтэйчүүд гэдгийг бахархалтайгаар дурдлаа. Америкт амьдарч байгаа монголчуудын талаас илүүийг бүрдүүлж буй эмэгтэйчүүд маань худалдаа үйлчлэгээ, боловсрол, эрүүл мэнд, даатгал, санхүү зөвлөх үйлчлэгээ зэрэг салбарт төлхөө ажиллаж, суугаа мууч хотынхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ тухайн Монгол community-ийнхаа үйл хэргийн гол хөдөлгөөгч хүчин болж байдаг. Шинээр иргэсэд амьдрал ахуйгаа төгнүүлэхэд нь туслах, асуудал тулгуурсан нутаг нэгтнээ дэмжихэд тусламжийн гараа сонгодог хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Үр хөвгтдээ Монгол хэл, соёл уламжлалаа зан өвлүүлэх үйл хэргийн ачааны хөндийг нь өөрчгүй хүмүүсийн үнэмлэхий дийлэнх нь бас л эмэгтэйчүүд байдаг. Америкийн төрийн байгууллагууд, томоохон компани, боловсролын байгууллагууд амжилттай ажиллаж буй Монгол гаралтай эмэгтэйчүүд нэмэгдэж буйг бид мөн бахархалтайгаар харж байдаг үлээ. Ийхүү Монгол эмэгтэйчүүдийн эв нэгдлийн чуулганы танхимд Монгол улсын төрийн дуулал ихшгэллээ. Дэлгэцнээ мөнхөрсөн олон сайхан дүрээрээ ард түмнийхээ хайрыг хүлээсэн Монгол улсын ардын жүжигчин Баццгийн халуун дулаан мэнчилгээ, Сан Франциско хотын гэрт үеийн тэнгэр хуур хамтлагийн багш сурагчдын аялгау, танхим дүүрэн цугласан олонний сэтгэлийг нэгтгэж эх орондоо байгаа мэт халуун дулаан ур амьсгалыг бий болгосон юм а. Түүнчлэн Монгол улсаас хүрэлцэн ирсэн соёл судлаач, антропологч Наран ханд Монгол эмэгтэй соёлын сахиул эхийн хүч, ирээдүг бүтээгч зочин илтгэл тавилаа.
Сэтгэл хөдлөсөн нээлтийн агшнууд энхүү ажил хэрэгч хэлэлцүүлгүүдээр үргэлжиллээ. Америк дахь Монгол бүсгүйчүүдийн хувьд их хэл өв соёлоо хадгалан үлдэх хамгийн том баталгаа нь эдийн засгийн хувьд бие даасан хүчирхэг байх явдал юм. Иймд чуулганы эхний хэсэгт Америкийн нийгмийн хамгийн хариуцлагатай өрсөлдөөнтэй талбарт хүч үзэж хэдийн өөрийн гэсэн орон зайг бий болгосон бүсгүйчүүд маань туршлагаасаа хуваалцлаа. Бизнесийн салбар хуралдааныг DBN автотранспорт компани захирал баясгалан удирдах хэлэлцүүлэгт оролцсон эмэгтэйчүүд өөрсдийн амжилт олол бэрхшээлээ хэрхэн даван туулсан туршлагаа хуваалцлаа. Ялангуяа Америкийн эдийн засгийн гол судас болсон тээврийн салбарт Монгол бүсгүйчүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байна. Хэдийгээр энэ салбарт ирчүүд хамгаалагч нийт Монгол тээврийн компаниудын 10 орчим хувийг эмэгтэйчүүд гэр бүлийн хамт удирдах байгаа юм. Мөн компани удирдаа зогсохгүй хүнд даацын тэрэг хөлөглөж байгаа бүсгүйчүүд ч цөөнгүй байна. Тэд тракны бизнесийн хатуу гүтүүг эмэгтэй хүний нарийн мэдрэмжээр хэрхэн зөөлөж, эрсдлийг боломж болгож байгаа туршлагаасаа хуваалцсан юм. За эмэгтэйчүүдийн хувьд бол мэдээж таракийн бизнес гэдэг бол маш хэцүү бизнес. Гэхдээ ямар нэгэн байдлаар тэд нар хамт олонныхоо хүчээр гэрээхэндээ хамтарч бизнес эрхэлж байгаа болохоор ер нь бол даван туулдаг. За эхний Монгол эмэгтэй жолооч нар бол 3-4 жилийн өмнө гарсан байдгийн. Миний бодлоор бараг 10 гаруй эмэгтэй жолооч нар бол байгаа. Тэгээ өнөөдөр мэдээж тэр хүмүүст хандсан хандлага байлаа. Манай эмэгтэй жолоочийн хувь сорилт бол байгаа. Зам дээр бол хэцүү. Гэхдээ би чадж байгаа юм чинь та нар чаднаа. Болно. Энэ бол тийм эмэгтэй хүний орж болохгүй гэсэн салбар бол биш. Орж болно. Бид нар мэдж байгаагаасаа туслахад бол бэлэн байгаа шүү гэсэн тийм мессежийг өгсөн. Дараагийн хэлэлцүүлэг жижиг бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн дадлаг туршлага дээр төвлөрлөө. Өнөөдөр Монгол эмэгтэйчүүд Amazon дээрх онлайн худалдаанаас эхлээд үл хөдлөх хөрөнгө гоо сайхан үйлчилгээний салбарт зөвхөн ажил хийх биш, ажлын байр бүтээгчид болжээ. Америкийн жижиг бизнесийн 39% эмэгтэйчүүд бүрдүүлдэг бол манай бүсгүйчүүд ч энэ дунд өөрсдийн түүхээ бичлэлцэж байна. Манай Монгол хүмүүс Америк зөвхөн ажил хийхгүй байна те бүгдээрээ ажлын байр бүтээж байна. Одоо нийгэмд бол бас нөлөө үзүүлж байна. Бүгдээрээ бизнес эрхэлж байна. Энийг бол харахад бас үнэхээр гоё бахархуултай байна. Бас салбарт одоо хийхийг хүсэж байгаа. Хүүхнүүд маань гоё мэдээлэл аваад, инспирэшн аваад бас болох юм биш үү гэдэг нэг юмыг авсан болоо гэж бодож байна. Хүмүүс ингээ бодоод л байдаг те ингээд ерөөсөө яг нөгөө анхныхаа алхмыг хийж чаддаггүй. Тэгээ бүгд одоо манай бүх одоо өнөөдөр ирсэн 10 хүмүүс бүгдээрээ айцтай байсан. Бүгдээрээ айцаа даваач чадсан. Тэр бол ерөөсөө маш том алхам. Тэгээ миний хувьд бол бас яг л тийм байсан. Тэгэхээр ер нь бол хэрвээ үнэхээр одоо юм хий гэж бодвол шууд эхлэх хэрэгтэй. Бизнесийн салбар хуралдааны 3 дахь хэсэг Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд хамгийн чухал сэдэв болох санхүү татварын хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Батсуух CPA компани захирал Жавхлан энэ хэлэлцүүлгийг удирдах, санхүү татвар үйл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд карьераа яаж өсгөх вэ? Бизнесийн татвар, хуулийн хариуцлага, орлогоо хэрхэн зөв удирдах, хөрөнгө оруулалт хийх бодит боломжуудыг нэг дор зангидан хүргэлээ. За одоо бид нар ингээд бизнес хийчлээ, карьер хийгээд мөнгөтэй болчлоо. Одоо энэ мөнгөө одоо цөмөрөө хаашаа хөрөнгө оруулах вэ, тийм ээ? За тэрэн дээр одоо мэдээж энд Америкт ирж байгаа хүн болгон мэдээж American Dream House яаж авах вэ, тийм ээ? Тэгвэл house авахтаа тэгвэл зээлийн мэргэжлүүд маань зэрэгтэр маань зөвлөгөө өгсөн. За ингээд бид нар одоо ажилтаа болчлоо, бизнестэй болчлоо, карьертэй болчлоо, мөнгөтэй болчлоо, татвараа төлчлөө. Одоо яах вэ? Хөрөнгө оруулалтанд мөнгөө хийн, үйл хөдлөлт мөнгөө оруулна, тийм ээ? Ингээд мөнгө хуваах хэрэгтэй. Тэгээд хамгийн сүүлд бид нар бас хөрөнгө оруулалтын тухай ярьсан. Одоо Америкт тийм ээ хөрөнгө оруулалт боломж байна. Монгол бас одоо Монголоос спикер маань ирсэн бас Монгол бас хөрөнгө оруулах боломж байна. Олж байгаа мөнгө бас тийм ээ яаж зөв зарцуулах вэ? Тэр талаас одоо зөвлөгөөгийг одоо хүссэн. Тэгэхээр би одоо миний зүгээс бол энд ирж байгаа эмэгтэйд аль болох их мэдээлэл өгч юмсан тийм ээ. Одоо мөнгө санхүү дээр энэ хинээ ингэж анхаараарай гэдэг одоо зөвлөгөөн дээр одоо анхаарч бид нэр одоо ажилласан. Бид бизнес санхүүгийн амжилтын тухай ярихдаа түүнийг тэтгэж байдаг гэр бүл, эрүүл мэнд гэх мэт хамгийн чухал зүйлсээ орхигдуулж болохгүй. Тийм ч учраас чуулганы дараагийн хэлэлцүүлгийг Peak Point даатгалын компани захирал Майдцаг удирдан явуулж, Америкт амьдарч байгаа хүн бүрийн зайлшгүй мэдэх шаардлагатай чухал асуудлуудыг хөндлөө. Хэлэлцүүлэгт эрүүл мэнд, сэтгэл зүй, совилгоо болон хууль эрх зүйн салбарт мэргэжсэн Монгол бүсгүйчүүд оролцож, гадаадад гэр бүлийнхээ эрүүл мэнд эрсдлийг хэрхэн даван туулах, даатгалын тогтолцоог яаж зөв ашиглах талаар мэргэжлийн зөвлөгөөг хүргэлээ.
ер нь сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг сүүлийн үед монголчууд маань илүү ойлгож энэ чинь бид нар анхаарах зүйл юм байна гэдэг ийм тохиолдлыг авсан. Одоо за тэгвэл би ямар сэтгэл зүйн үйлчилгээг авах ёстой юм, юун дээр анхаарах ёстой гэдэг ийм асуудлыг хүндж ярьдаг ийм цаг үе болсон байхад бид нар community маань өнөөдөр мэрэгжлийн сэтгэл зүйч маань дээрээс нь цагаачлалын хуульч байж байна. Тэгэхээр ийм хос морьтой мэрэгжилтэн бидний community дотор байна гэдэг чинь үнэхээр гайхамшигтай боломжууд биднэрт байна. Манай панелын хилцүүлгийн 2 дугаар хэсэг маань бол нөгөө даатгалын салбар байлаа. Энэ даатгалын салбарын ойлголтыг нэг чигтээ, нэг хандлагт нь болгох, дээрээс нь буруу зөв ойлголтуудыг засаж зөв болгох. Одоо тэгснийхаа дараа зөв болцсон юмыг ойлгоцсон юм чинь бид нар чинь тэр бүтээгдэхүүнийг авч хэрэглэх чадвар чадамж маань өснө. Тэгэхээр энэ шатан дээр бол ер нь нэлээд том алхам хийсэн ийм гоё зөвлөгөөн бодлоо гэж бодож байна. Монгол эмэгтэйчүүдийн эв нэгдлийн чуулган зөвхөн мэдлэг мэдээлэл, ажил хэрэгч хэлэлцүүлгээр хязгаарлагдсангүй. Монгол улсаас урагдсан ирсэн Монгол улсын гавьяа жүжигчин, дуучин Эрдэнэ Шүмэг болон Монгол улсын соёлын тэргууний ажилтан дуучин BX нарын тоглолт, уран нуграач, отгон цэцгийн үзүүлбэр, загвар өмсөгч Садтуяа багшийн удирддаг Asia Model агентлагийн охтын Монгол бүсгүйчүүдийн гоо үзэгслэн өв соёлыг илтгэсэн загварын үзүүлбэрүүд чуулганы хамгийн тансаг агшнуудын нэг байлаа. Чуулганыг Вашингтон DC хотоос ирсэн жүжигчин Монгол улсын соёлын тэргууний ажилтан Болдбаатар болон Колорадо мужид үйл ажиллагаа явуулдаг Монгол сургуулийн багш сэтгүүлч Насан Жаргал нар хөтлөн явууллаа. Хэлэлцүүлэг бүр шинэ мэдлэг түгээж байсан бол завсарлагааны хорон бүр, халуун дулаан уур амьсгал, нандин учирлаар дүүрэн байлаа. Олон жилийн өмнөх багийн найзтайгаа энд дахин учирч сэтгэл догтлом нандин мөчүүдийг хуваалцсан бүсгүйчүүд олон байсан бол зарим нь өөрийн бизнестэй хэрэгтэй мэдлэг, шинэ боломж, үн цэнтэй зөвлөгөөг олж авсан өр өгөөчтэй арга хэмжээ байсныг онцолж байлаа. Альва үйл ажиллагааны бодит үр дүн, амжилтын баталгаа нь оролцогчдын сэтгэл ханамж, тэдний бодол санаагаар хэмжигддэг үлээ. Энд амьдардаг монголчууд ингээд чуулгаж байна. Тэр дотроо
эмэгтэйчүүд ингээд чуулгах гэж байна гэдгийг бол маш ингээд саран таатай хүлээж аваад одоо Монголоос нисээд ирсэн. Тэгээ энэ үйл ажиллагааг зорж ирсэн маш сайхан гайхалтай үйл ажиллагаа болж байна. Эмэгтэйчүүдийн эрч хүч, урам зориг, итгэл, үнэмшил, тэгээд ирээдүйг харж байгаа хандлага, тэгээ энэ бүхэн ингээд цогцолж бүрдээд буцаагаад бие биегаа дэмжих, дэм болох, уран болох түүчээ болох гэдэг зүйлсүүд яригдчихэж байгаа нь үнэхээр сайхан байна. Америкт дахин шинэ амжилтын сорилттой тулгараа тэрийгээ даван туулж яваа амжилттай сайхан бүсгүйчүүдийг харж суралцаж тэд нараараа бахархах гэж ирсэн. Тэгээд энэ зорилт маань эхний өдрөө бүрэн дүүрэн биелж байна. Яг гэвэл манай монголчуудын ингээд үе бүр нэг бодлын төрж гарч ирж байгаа мэргэжлийн, боловсролын, бизнесийн салбаруудад бүгд амжилттай ажиллаж байгаа хүүхнүүдийн үлгэр жишээг сонсоод надад бол үнэхээр сайхан бахархах сэтгэл төрж байна. Олон жил Америкт одоо 20-д гаруй жил болсон хүмүүсийн үе шатны ялгааг айгүйх мэдэрлээ. Тэгээ тэрэн дээр юу гэхээр ингээ би угаасаа ээж аваагаа бас багаасаа одоо бидний дээдлийн үе гэдэг шиг те бас тэдний үе тэгээд манай ээж аавын доотлын үе тэгээд бидний үе тэгээд бидний дараагийн үе гэсэн тиймэрхүү одоо их олон мэдрэмж авлаа одоо энэ чуулганаас тэгээд ер нь айл талдаа нэг нэгэндээ бас суралцаж харилцаж ярилцах зүйл зөндөө байна гэдгийг мэдэрч байна. Ерөнхийдөө бизнес эхлэхэд хуулийн зөвлөгөө авах хүмүүсүүд нь байж гин, даатгал авал даатгалын хүн байж гин, татвараа бодохоор бол татварын хүн байж гин тий. Тэгээ бүгдээрээ би энтэйгээ танилцаа. Тэгээ бизнес хийхэд ч гэсэн айгуу дөхөн болж ин гэж бодож байна яг энэ чуулганаар. Тэгээд нэгдээд айгуу гоё юм зохион байгуулалтыг бас харуулж байна. Тэгээд зөвхөн ингээд тустай яваад байхгүй бас ингээд Монголын нэр гарч байгаа шүү гэдэг бас айгуу санаж явах хэрэгтэй юм хийхтэй. Тэгэхээр цаана утгатай Монголын нэр гарч байгаа шүү. Тэгээд хаанаас ирсэн гэхээр би анх удаа монгол хүнтэй танилцчихээ. Ихэнх монгол гадны хүмүүстэй танилцаад игдэг байхгүй. Тэгэхээр тэр монголоо гоё сурталчилж явна. Тэгээд өөрхөн маркетинг Монголынхаа маркетинг бас хийчихдэг. Тэр айгуу зөвхөн гоё ивент болж байна. Одоо яг энэ үйл ажиллагаан дээр бол бие биентэйгээ туршлага солилцох те. Наад шиг бас дөнгөж ирээд бизнесийг сонирхолтой хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй туршлага солилцох өөрийнхөө одоо давж туулсан тэр хэцүүг одоо шинэ ирж байгаа хүмүүс маань битээ давж туулаасаа гэдэг үүднээс одоо тэр хүмүүстэй зөвлөгөө мэдээлэл өгөх туршлага солилцох зорилготой. Америкт энэ Modern Mothers гэдэг бас яг манайхтай адилхан эмэгтэйчүүд бизнес эмэгтэйчүүд ээжүүд нэгддэг тийм бас арга хэмжээ зохион байгуулагдталтай жил болгон. Тэгээд ерөнхийдөө болохоор энэ үйл ажиллагаа ингээд өргөжөөд явах юм бол бараг тэр хэмжээний гоё том одоо арга хэмжээ болох байх гэж би хувьдаа бас харж байна. Олон мужуудаас гадна бас Монгол улсаас ингээд ирсэн юм төлөөлж байгаа эмэгтэйчүүдээ харахад бол энэ одоо арга хэмжээг маш их тийм сэтгэл гаргаж орж ирж байгаа. Тэгээ сэтгэл дүүрэн байгаад нь бас ингээд бас баярлаад бахархаад ингээд ер нь дараагийн жилдээ улам өрнөөд улам их залуучууд болон бүх ингээд эмэгтэйчүүдээ улам уриалаад тэгээд 200 300-аас гадна 400 500 600 тэгээд нэг өдөр 1000 хүмүүс суглах тийм конвеншн болоосоо л гэж хүсэж байна нэг өдөр. Чуулганы дараагийн салбар хуралдаан боловсрол сэдвийн дор өрнөлөө. Энэ хэлэлцүүлгийг Монгол болон Америкийн нэгдсэн улсын боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан доктор Баярмаа чиглүүлж, сургуулийн өмнөх наснаас эхлээд магистр, докторийн шат хүртэлх бүх боломжуудын талаар мэргэжилтнүүдтэй хамт хэлэлцсэн юм. Тэр дундаа ээжүүд өөрсдөө тасралтгүй суралцсанаар хүүхдийнхээ ирээдүйг хэрхэн нээж болохыг онцлоод гадаадад өсөж байгаа хүүхдүүдтэй их хэлээ өвлүүлэх нь зөвхөн багш нарын ажил биш, гэр бүлийн орчноос шууд хамаардаг гэдгийг онцгойлон хөндлөө. За боловсролын хэлэлцүүлгийн чухал үе бол ээжүүд манд багш нараас асуух ийм үе байсан. За олон ээжүүд одоо хүүхдүүдтэй хэрхэн монгол хэл сурах вэ? Өсвөр насны хүүхдүүд маань ингээд монгол хэл ингээд ярихгүй байна, бичихгүй байна гэсэн юм асуусан. За энэ болохоор манай мэргэжлийн багш нар болохоор бичих дээр бол санаа зовоод байх юм байхгүй. Бичих гэдэг маань бид нөгөө хүүхдээ нөгөө өөрснөө олон жилийн өмнө сурж исэн аргаараа А үсгийг 10 хуудас бичүүлж ингэж залхаан цээрлүүлэх аргаар биш. А үсгээд таниад А үсгээд нэвшиж чадчихвэл одоо маш зөв боловсрол очоод авах бод. Тийм болохоор өөрийгөө илэрхийлээд бичгээр илэрхийлж явал тэр бол маш том үлдэрхийл гэсэн үг. Бичгийн боловсролоос илүү хэл яриа монгол хэлний харилцаагаа багаас нь гэртээ тогтмол яриад байх юм бол монгол хэл маань ингээд аяанда хүүхд маань сурчин.
Түүнчлэн боловсролын салбарт хурдтай нэвтэрч байгаа хэмэл оюун ухаан бидний карьер болон өдөр тутмын амьдралыг хэрхэн хөнгөвчилж, ээжүүдэд ямар шинэ боломж нээж байгааг доктор Бор Чулуун танилцууллаа. Эмэгтэй хүн ээж хүмүүс бол одоо хэмэл оюун ухааныг өөртөө ашиглах юм бол хувийнхаа одоо ажлыг зохицуулах, өөрөө бизнестэй бол бизнесээ илүү оптималны аргаар зохицуулах, цагаа хэмнэх, үр хөвгтөө хүмүүжүүлэх, тэгээд өөрөө сурч болцоход хүртэл хэмэл оюун ухааныг хэрвээ зөвөр хэрэглэх юм бол маш их үр өгөөжтэй цаг хэмнэсэн юм ажил болно. Бид нар бүгдээрээ л дишвашер хэрэглэл, аяг шаац уугадагтай адилхан хэмэл оюун ухаан бол одоо хүний оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх маш тийм болцоо өгч байгаа. Америк дахь монголчуудын хувьд нэг нэгнээ дэмжиж community болон нэгтгэх нь харийн нутагт хөлөө олох, өв соёлоо хадгалан үлдэх хамгийн чухал хөшүүрэг юм. Чуулганы төгсгөлийн хэлэлцүүлэг хамтдаа хүчтэй сэдвийн дор өрнөж, Америкийн нэгдсэн улсын томоохон хотууд дахь монголчуудын холбоо төрийн бус байгууллагуудын төлөөллөд туршлагаа хуваалцлаа. Энэхүү салбар хуралдааныг удирдан явуулсан уянга олон нийтийн ажил хийдэг бүсгүйчүүд маань завтаадаа биш, харин сэтгэл зүрхээ зориулж энэхүү сайн дурын ажлыг ямар ч ашиг сонирхолгүйгээр хийдэг болохыг онцоллоо. Тэд зөвхөн Америк дахь монголчуудаа туслахаас гадна эх орныхоо нийгмийн асуудал, агаарын бохирдлыг бууруулахад хүртэл олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, бодит хувь нэмрээ оруулж байна. Community гэдэг хүн болгоны оролцоон дээр тогтдог болохыг онцоллоо. Үр хүүхдүүдтэй одоо хэл соёлоо цааш нь түгээе, монголчуудаа нэгтгэе, ойртуулъя, community-гээ нэгтгэж байя гэдэг үүднээс юм сайн дурын ажил хийдэг хүмүүс сая ингээд өөрсдийнхээ тухай танилцуулсан. Хэрвээ хүсгэл юм бол яаж иж байгаад олон хүүхдтэй ч гэсэндээ ажилдаа ч гэсэн цаг гаргаж болдго юм аа. Тэгээд ингээ юмаа хийж болдго юм аа, амжуулж болдго юм аа гэдгийг бас энэ одоо ээжүүд гаргаж ерөнхийдөө хэлхийг бас зорьсон байгаа. Гол нь сэтгэл зүрх. Чуулганы хамгийн сэтгэл хөдлөхөм онцлог илтгэлийг Конгрессийн номын сангийн ажилтан хэл шинжлэлийн ухааны доктор Саруул Эрдэнэ тавьсан. Тэрээр эх хэл үндэсний ам сэдвээр илтгэхдээ монгол хэлний яруу сайхныг ардын аман зохиол, бүүвэн дуу, ижийн тухай шүлгүүдээр жишээлэн тайлбарллаа. Доктор Саруул Эрдэнэ эх хэлээ хадгалан үлдэх нь харийн нутагт суугаа эмэгтэйчүүдийн хамгийн эрхэм үүрэг болохыг сануулж, маш эмзэг хэрнээ бодит үннийг хүнснөөр танхим цугсан олон ээжүүдийн сэтгэлийг хөдөлгөж дүлэмсийг туслуулсан юм. Түүний илтгэл эх хэлээ мартах нь үндэсний амин сүнс тасрахтай адил гэсэн хамгийн чухал сануулгыг чуулганд оролцогчдод өгсөн юм а. Ийхүү салбартаа мэргэшсэн экспортуудын цогц мэдээлэл шингэсэн монгол эмэгтэйчүүдийн эв нэгдлийн чуулган Лос Анжелес хотноо 2 өдрийн турш амжилттай болж өнгөрлөө. Чуулганы зохион байгуулагчдын хувьд энэхүү арга хэмжээ нь зөвхөн нэг удаагийн уулзалт биш, харин Америк дахь монголчуудын хоорондын эв нэгдэл, бизнесийн хэлхээ холбоо, амьд харилцааг үүсгэсэн томоохон нэгдэл гэж дүгнэж байна. За би түрүүн хэлсэнтэй одоо эхийн үед бол бид нар зөвхөн одоо жижиг ахын хүрээнийхээ ажил төвлөрж исэн бодвол өнөөдөр бид нар арай өөр түвшинд очсон байна шүү дээ тий одоо бизнестэй эмэгтэйчүүд зөндөө бай. Хэдийгээр гэртээ байж байгаа ч гэсэн одоо зүрх сэтгэл нь монголчуудаа дэмжиж, хүүхдүүдэд дэмжиж, комьюнитигаа дэмжих гэсэн ээжүүд зөндөө байгаа. Тэгэхээр эндээс unity гэдэг үг бол гарч ирж байгаа байхгүй юу? Unity гэдэг маань ерөөсөө л бид нар бүгдээрээ нэг хүн хийснээс энийг олоолаа хийх юм бол үр дүн өндөр байх юм байна. Үр хүүхдүүдэд үлдээж байгаа бидний legacy гэдэг тийм түрүүн ярьж байна. Өв гэж юу юм бэ? Бид нар тэрийг дараагийнхаа хүүхдүүдэд ингэж үлдээж болж байна. Монгол identity гэдэг юмыг гаргаж ирье. Тэгээ эн чинь зөвхөн өнөөдөр бидний тухай яриад байгаа юм биш. Энэ бол буцаагаад монгол хүн, монгол хүүхэд, монгол гэдэг нэрийг гаргаж ирж байгаа гэж бодож байгаа. Эмэгтэйчүүд маань өөрсдөө бизнестэй өөр өөрийн бизнестэй тэгээд одоо business to business бас харилцаа үүсэж байна. Дээрээс нь бас consumer to business харилцаа үүсэж байна. Ингээд монголчууд өөрсдөө ингээд нэгдэж чадах юм бол би энийгээ дэмжээд ингээд маш их юм хийж болохоор байна гэдгийг харуулж history гарч ийн гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр яг л энэ цаг моментод амьдарч байгаа бүх эмэгтэйчүүдийг одоо нөгөө гаргаж ирж ер нь ихний алхам болсон болоо гэж бодож байгаа. Пэйж хуудсыг дагааг бол дагаараа тэгээ одоо манай пэйж хуудас байнгын дэлгэцэн дээр явж байгаа шүү дээ тий. Тэгээ дагаараа тэгээ тэрэн дээр яг одоо мэдээлэл явна. Одоо чинь эрүүл мэндийн одоо панелийн яг одоо илүү их сурмаар байл эрүүл мэндийн зүүм явдаг ч юм уу одоо санхүү, татвар, файнанс гэдэг ингээ зүүм мэдээлэлүүд явна. Мөн одоо бүртгүүлсэн нөгөө имэйл хаягуудаар нь бас одоо follow up имэйлүүд очно. Имэйлээ шалгаараа пэйжийг дагаараа гэж л одоо хэлээ да. Спонсоруудтай баярлалаа. Тэгээ мөн ирж хүрэлцэн оролцож байгаа оролцогч нартай бас их баярлалаа.
Монгол эмэгтэйчүүдийн эв нэгдлийн чуулганыг бодит ажил хэрэг болгоход чин сэтгэлээ зориулсан зохион байгуулалтын баг хамт олон сайн дураараа ажилласан залуустаа дэмжиж тусалсан нийт ивент тэтгэгчдэд гүн талархал илэрхийлье. Мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж баг болж ажилласан нийт дэлтгэгчид болон хилэлцүүлгийн багийн гишүүдэд баярлалаа. Хамгийн гол нь халуун сэтгэлээр зорин ирж энэ танхимыг гэрэлтүүлсэн эрхэм зочид нийт оролцогч эмэгтэйчүүд та нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол эмэгтэйчүүдийн энэхүү нэгдэл бол харийн нутагт бие биенээ дэмжин хөгжиж, өв соёл, үн цэнэ, ирээдүйн хождоо өвдүүлэн үлдээх их үйлсийн шинэ эхлэл юм. Хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгдмэл сэтгэл Америкийн тэнгэр дор улам бүр хүч авч дараагийн олон сайхан учрлыг түүчээлэх болтугай.